За, сайн байцгаана уу? Hi everyone, how are you? We are on day 7. Дотоод өдөр дээр явж байна. If you have been with me for the past 7 days, or if you are on your 7th day of this challenge, congratulations, yay! За, хэрвээ та сүүлийн 7 надтай хамт ингээд анх challenge эхлэхээс хамт байсан бол сайн байна. Эсвэл та энэ дараа нь эхлүүлсэн бол 7 дахь өдөр дээр явж байгаа баяр хүргэе. Бүтэн 7 хоног өдөр болгон англи хэл дээр ямар нэг юм хийсэн байна. За тэгээд өшөө дахиад 7 хоног болцсон. Саяны 7 хоног дөрөв өнгөрсөн үстэй нэг хэцүү байгаагүй. Тэгэхээр өшөө дахиад 7 хоног идэвхтэй бүгдээрээ энэ challenge-а дуусгацгаая. Окей, би нэг жоохон өөрчлөлт оруулахар болсон. Яг өчтөр writing заасан. Тэгээд өнөөдөр speaking байсан. Тэгэхээр нөгөө listening, reading, writing, speaking гэдэг дөрөв үндсэн чадруудаа ингээд дараалал нь хийчихье гэж бодож ирсэн. Гэтэ би дараагийнхаа өдрийн бичгүүдэд төлөвлөж байхдаа хараад дараалал дээр нь жоохон өөрчлөлт оруулах гэж бодсон. Тэгээд тэрэн дотор spelling буюу үсэглэх гэдэг бичлэг чадвар төлөвлөж байсан. Тэрийг өнөөдөр оруулъя гэж бодлоо. Яагаад гэвэл өчигдөр бичиг орсон юм чи өнөөдөр үсэглэл яг гот арай жоохон transition дараагийн бичгээр арай жоохон ойлгомжтой байх юм болоо гэж бодоод тэгээд дараагийн 3 өдөр нь болохоор speaking, pronunciation and expressions дандаа яриатай холбоотой 3 бичлэгээ сурал болгоод дараагийн 3 challenge тийм дараалтаа болгосон байгаа шүү. Окей? За тэгэхээр spelling үсэглэл яагаад үсэглэлийг бичигтэй хамт холбоогүй вэ гэхээр энэ чинь тустай өөр чадвар байгаа. Тэгэхээр миний бодлоор бид нар англи хэлээр давтаж байхдаа шинэ үг сурч байхдаа үсэглэл яг өөрөө ингээд үсэглэж бичиж нэх дасгалууд их хангалттай хийдэггүй юм шиг санагддаг. Яагаад гэвэл бид нар шинэ үгс яаж сурж байгаа лээ гэхээр уншиж сурж байгаа, сонсож сурж байгаа тийм ээ. Гэтээ яг өөрсдөө ингээд үсэглээд нэг бага ангийн хүүхдүүд шиг нэг үгийг ингээд хоёрыг нэ бичиж нэг сурдаггүй том хүмүүс ялангуяа бага насны хүүхдүүд шинэ үгсээ тэгж сурсан хэвээрээ байгаа байх. Сайн байна тэгсэн хэвээрээ байгаараа тэр чинь хамгийн үр дүнтэй. Тэгэхээр тэгж үсэглэл ингээд бичгээд сайжруулах нь цаг их ордог учраас өнөөдөр хэдүүлээ нэг миний олсон хэдэн аппликейшнийг хамт үзэх бодно. Та амар мундаг англиар ярьдаг байлаа гэж бодлоо. Мундаг мэргэжилтэй олон жил гадаадд сурсан, эсвэл мундаг сургууль төгссөн, мундаг байгууллагад ажилладаг тийм ээ. Тийм мундаг ингээд англиар мундаг ойлгож ярьдаг. Гэхдээ та ингээд мэргэжлийн имэйл бичиж байхдаа, анкет бүгэлж байхдаа, эсвэл ажлын анкет тийм ээ, resume, CV, сургуулийн тэтгэлийн анкет гэдэг тийм хүмүүс дээр та зүгээр нэг л тийм бичгийн алдаа гаргах юм бол нэг үг л буруу бичих юм бол шууд хасагдана. Окей, за дотор ороод ирлээ. Миний өчтөр та нар санал болгосон Grammarly гэдэг вебсайтыг ашиглаж өөрийгөө шалгаж болно тийм ээ. Гэхдээ заримдаа Grammarly эсвэл тийм автомат нэг шалгадаг програмууд таны алдааг олохгүй, харахгүй байж магадгүй. Яагаад гэвэл та зүгээр нэг үсэг ингээд солиод бичсэн байхад магадгүй тэр үг нь яг жинхэнэ англи үг байж магадгүй. Окей? Тийм учраас та өөрөө яг ингээд зөв бичгийн өөрөө ингээд мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр бичлэг эхлэхээс өмнө бүгдээрээ шалгалт өгье. Окей? Би та нарт түгээмэл буруу бичигддэг англи 10 үгийг дуудаж хэлье. Тэгэнгუთ та одоо тэр дээрээ энэ үгнүүдийг бичээрэй, окей? За тэгээ энэ үгийн анх удаага сонсож байгаа бол эсвэл утгыг мэдэхгүй байсан ч гэсэн хамаагүй сонсголоороо энэ үгийг үсгэлэх гэж оролдоорой, окей? За тэгээд эцэст нь та бүхэн ингээд листийг харуулчих ямар үгнүүд байсан гэдгийг тэгээд та өөрийгөө шалгана, окей? За эхний үг accommodate. За хоёр дахь нь receive хүлээж авах, тийм ээ? Receive. Until. Гурав дахь нь until. Тэр хүртэл тийм ээ. Бас ушаалаа тахтай. За. Occurred. Болсон. Энэ өнгөрсөн цаг дээр байгаа үйл үг байгаа. Болсон. Окей. За, separate. Тусдаа. Separate. Тэ бэмэр хурцтай яваад зүгээр бичлэгээ pause хийгээд бодож агаад
бичээрэй. Тэгээ цаасан дээр бичээрэй. Утсан дээр бичгээр таны утас чинь автоматар засаад өгч магадгүй. За, next, government. Definitely. Мэдээж эсвэл яг гэсэн тиймэрхүү утгатай. За, publicly. Олон нийтэд. Publicly. Schedule. Зарим хүмүүсийн үгийг schedule гэж хэлдэг. Би schedule гэж хэлдэг. Хоёулаа зөв. Окей. Сүүлийн үг нь calendar. Монголоор календар. Окей. За, тэгэхээр энэ 10 үг байгаа. Бичсэн үү? За, бичсэн байх гэж бодож байна. За, одоо хариултыг харууллаа шүү. 1 2 3. Окей. За, тэгээд бичгээ пауз хийгээд өөрийгөө шалгаарай. Окей. За, та хэд алдсан байна? 10 авсан байна уу? Сайн байна. Ганц 2 алдсан байна уу? 7 8 алдсан байна уу? Хэд алдсан? Зүгээр хамаагүй шүү. Окей, зүгээр хэд алдсан байна? Хэд зөв авсан байна гэдгийг комент хэсгээр бичээд үлдээгээрэй. За тэгэхээр хэдүүлээ. За зөв бичиж сурах нь маш чухал юм байна. Тэгээд бусад чадруудтай адилхан бид нэр бичгийн одоо үсэглэлийн дасгал ер нь бол их хийдэггүй учраас хэрхэн өдөр тутамдаа үсэглэж сурах вэ? Энийг давтах вэ гэхээр word search. Okay, word search. За би энэ 3 шинэ аппликейшнийг татчихад хальт харсан байгаа гэдэг ингээд хэрэглээг байгаа хамт хэрэглэе гэж бодоод. За тэгэхээр энэ аппликейшнийг татаад янгот эхлээд I understand. Okay. За энэ болохоор юу ч юм бэ гэхээр энэ аппликейшн маань үнэгүй аппликейшн байгаа. Тийм болохоор бид нэр аппликейшн дотроо зар тавьдаг байгаа шүү гэж хэлж байна. Тийм болохоор I understand за ойлголоо. Okay. За таны мэдээлэл бол safe гэж байна. За энэ дээр ингэж байна. Allow word search to track your activity across other companies, apps and websites. За энэ дээр та юу ягараа? Эхнийхэн дараа та. Энэ болохоор таны бусад утсан дээр бусад аппликейшнуудыг ямар юу хийж байгаа чинь энэ application tracking гинэ. Тэгэхээр хэрэггүй. Дээрээ ямар аппликейшн хэрэглэдэг юм байна, ямар байгууллагын вебсайт руу орд юм байна гэдгийг чинь харна гэсэн. Тэгэхээр яах юм? Энийг эхнийх нь ask app not to track, okay? За энэ дээр дараарай. Okay, за энэ болохоор тоглоом байгаа. За энэ өдөр тутмын чаленжтай юм байна. Level 1. За. Тэгэхээр та энэ үгийг энэ тоглоомыг тоглож байхдаа энэ 4 үг байна тийм ээ. Sweet face fade back. Okay, мэдгүй үг байна уу? Шинэ үгнийхэн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж аваарай. За тэгээд одоо энэ үгнүүдийг олцгоё. Одоо level ахих тусам нөгөө олох ёстой үгнүүд нь хэцүү болох байх. Өгж байгаа үгнүүд нь дандаа дунд шатны үгнүүд байна. Тийм нөгөө анхан шатны амархан үгнүүд бол өгөхгүй байгаа надад бас таалагдчихэв. Тэгэхээр load, sing, inmate. Inmate гэдэг чинь нөгөө шоронд байдаг хүнийг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм үг хүртэл оруулсан байна гэдэг чинь бас сонирхолтой. Autumn, client, minute, scale, loop. Эдгээр дандаа сонин англи үгнүүд бол орж ирээгүй байна. Хэрэглэгддэг мэдэх ёстой үгнүүд байна. Тэгсэн мөртлөө бид нэр өдөр тутмын хэрэглээнд гарч ирдэггүй ч гэсэн таны мэдэх ёстой үгнүүд орж ирж байгаа нь надад таалагдчих. So, I give this app 10 out of 10. 10-аас 10. Okay. За дараагийнх нь spell bee. За spell bee руу оронгууд за notification no thanks. За энэ чинь ингээд маш олон сонголттой юм байна. Okay, энэ ингэж байгаа юм шүү. За энэ болохоор the free version of the app has 200 spelling bee words. Тэгэхээр энэ аппликейшны үнэгүй аппликейшн 200 үг бид нэр үсгэлж болох юм байна, сурах юм байна. Тэгээ бид нэр премиум буюу төлбөр төлөөд хэрэглэх юм бол 71713 үг байна гинэ. Вау! Арай их үгүй. 71000 үг гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Тэгээ би зүгээр харж ин хэдэн төгрөг гэдгийг харсан. Тэгсэн чинь нэг удаа төлөх юм шиг байна. Энэ subscription биш зүгээр нэг удаа $9.99 төлөх юм шиг. Гэтэ би энэ cancel дарлаа. Окей, тэгээ би яаж Окей. За. Тэгэхээр study by grade, study by topic биш зүгээр шууд spelling bee дээр дарчих, окей?
Тэгээд тэгвэл нэг нь энэ 7 үсгийг ашиглаад зөндөө олон үг бич гинэ. За тэгэхээр энийг бичиж. How many minutes would you like your run to last? Тэгэхээр нэг тоглохдоо хэдэн минут тоглох уу гинэ. Тэгэхээр өөртөө цаг тавьж болох юм шиг. Би гэдэг unlimited буюу хязгааргүй үгтэй дарчих. Окей. За тэгэхээр дөрмүүд нь болохоор таны оруулах үгнүүд чинь дор хаяж 4 үсэгтэй үг байх хэрэгтэй юм байна. Тэгээд нэг үгийг зөвхөн нэг удаа хэрэглэж болно. За тэгээд танд өгж байгаа сая 7 үсэг байсан шүү дээ. Нэг үсгийг олон дахин хэрэглэж болох юм байна. Нэг үгэнд тийм ээ. Одоо жишээлбэл 2 А-тай үг гэх юм бол тэр А-га хэрэглэсэн ч гэсэн дахиад 2 удаа хэрэглэж болох юм байна. Окей. За эхлэе. Oh my gosh, энэ ч нэмэр хэцүү юм. Liar. Oops. Окей. Сая миний lie гэдэг үгийг яагаад авсангүй гэхээр таны оруулах үг чинь дундалтаа и үсэг заавал орсон байх хэрэгтэй байна энэ үгэнд. Хөөе чи ямар хэцүү юм бэ? Окей. Тэгэхээр tear. За нэг үг. See what you missed гинэ. Sorry. Okay. See what you missed. За юу өөр ямар үгнүүд бичих боломжтой байсан байна гэдгийг данч харах боломжтой. Төлбөр төлж ижил харах юм байна. За бусад юм харъя да. За энийг бас хийж болох юм байна. Practice. Easy. Multiple choice. 5 минут. За танд шууд шалгалт өгч байгаа юм байна. За энэ гоё юм байна. Multiple choice энэ гоё юм байна. Энийг ингээд энэ дөрвөгийг харж агаад аль нь зөв бичсэн байна. Та зөвийг нь сонгоно гэж байна. Okay? This one. Та хамт хийж яваарай. Цаг манд усчлаа. 150 авсан байна. Таанд алдаагаа харж болохгүй хэцүү юм аа. Ягаад гэвэл би төлбөр төлөөг болохоор миний хувьд бол би үсэгчлэж сурахыг хүсч байсан бол баг UCDS-ийн төлбөрийн төлөөд энэ аппликейшнийг 100% ашиглах байсан. Яг бол $10 чинь монголоор 28500 гэж бодохоор бараг 30000. Та нэг удаа төлнө. Энэ чинь сар болгон төлөх биш, нэг удаа төлөх учраас миний бодлоор энэ бол айгүй сайн хийгдсэн аппликейшн гэж би бодож байна. Тэгээд сонирхолтой. Тэгээд маш олон аргаар тоглоом тоглож болж байгаа. Тэгээд надад Hangman гэдэг тийм тоглоом байдаг шүү дээ. Тэрийг тоглож болохгүй байна би. Тэгэд алдсан үнүүдээ бас харж чадахгүй байна. Тэгэхээр энэ үнгүй юм нь жоохон хэцүү байна. Тэгэхээр би байсан бол юуг нь худалдаад авчнаа. Тэгээд сүүлийн аппликейшн болохоор Scholar. За Scholar нь болохоор танд зүгээр шууд Окей. За тэгэхээр Scholar дотор нь level 1 гэдэг дээр би дарсан байсан. Тэгээд энэ дөрвөн юунаас та зөв бичигдсэнийг нь сонгоно. Address, strength. Би энэ дээр дандаа алддаг ш нэрэ. Strength. Okay. Yes. Accommodate. Hey, бүгдээрээ сая бидний давцсан төрөн ихний үг юм шүү дээ. 2C 2M-тэй. Until. Hey, нөгөө үг чинь дахиад гарч иж ийн. Ambiguous. Би энэ дээр алдаж магадгүй байна. Ambiguous. Yeah, би яг хоёрт сонгох гэсэн. Embarrassed. I'm embarrassed. Which one is it? Yes. 2 R's and 2 S. Calendar with an A. What? Are you embarrassed that I don't know how to spell embarrass? But no, I'm recording an app for like a spelling lesson. So I'm playing a game and then I'm missing some. Hey, teachers make mistakes too, okay? Багш нар ч алдсан шүү дээ. Хараа. He get it. Beginning. Wait, what just happened?
Заавчлаа би beginning гэж бичиж чадсан шүү. Би зүгээр үнэхээр анзаарахгүйгээр шууд guess сонгоцсон юм байна. That's embarrassing. That just sounds so funny. Okay, occasion. Бас нэг гэстэй. Bizarre. Нэг Z хоёр арт юм байна. Okay, that's bizarre. Тэгтээ юу нь муу юм байна. За, occasion. Дахиад алдчихлаа. Occasion. Нэг эстэй. Okay, there you go. Occasion. Beginning. There you go. Bizarre. Хоёр артай. Okay. За та нар надад сургуульд хаа болж байгаа ах тийм ээ. Баш өөрөө өсөж чаддгүй юм байна гэн. Okay, so this shows that spelling is important. Ягаад гэвэл өөртөө бичиж л ингэж уншаа би ингээд шинэ энэ үнүүдийг бүгднийг мэднэ. Okay. Тэгсэн мөртлөө ингээд бусад ингээд адилхан бичигдсэн юмнуудтай ингээд харахаар ингээд эргэлзэж ийн шууд нэрээ S илүү 2S илүү. Тэгээд бид нар утсан дээрээ компьютер дээрээ дандаа цаанаасаа ингээд бидний алдаг засдаг автомат програмуудтай байдаг болохоор ер нь өсөлтөөр ингээд нэг ач холбогдол өгдөггүй. Тийм болохоор за та нар энэ аппликейшнийг татаарай. За таны өнөөдрийн чаленж маш амархан. Та энэ 3 аппликейшнийг татаад тэгээд айл нэг аппликейшн дээр та ердөө 15 минут л зарцуулчих. 15. Аппликейшнийг хэрэглэж байхдаа яг мэдээ шинэ үг гарч ирэх юм бол дэвтэр дээрээ бичиж дараа нь орчуулж болно. Гэтэ тоглож байхдаа болохоор та зүгээр өсөглөж тоглоорой, окей? 15 минутыг зөвхөн энэ аппликейшнийг ашиглаж зарцуулаарай. За, энэ бичлэг сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Өнөөдрийн чаленж бол амархан. Тэгэхээр маргааш speaking буюу ярианы чаленжаараа уулзцаая. Okay? Bye guys.